энэ их алт эрдэнсийг юу олзуулсны дараа Европт алтны үн навс унсан гэж. Яг тэгвэл аюу их алт. Юу яцсан аварч нөгөө чи өдөр аварын тухай дугаар дээр хэлжээс дорнодромын эзэн хаанаас жил болгол алт мөнгөөр одоо нэг хэсэг чинь бүр сүүлдээ 140 мянган алтан зоос хүртэл ингэж татвар авдаг. Тэгэл тэрийгээ тэндэл ураагаад байдаг байсан юм шиг байна. Тэгээд энэ алтнаас одоо энэ Шарлеман хаан чинь 800 онд Ромын паплам 3 дугаар Лео гэж байсан. Тэрэнд баахныг өргөн бариад тэгээд Лео хариуд нь бол за чи бол одоо Ромын эзэн хаан боллоо гэж тэдэм гардуулж өгсөн байна. Тэгэхээр одоо Франкийн анхны улсын спонсорууд нь бидний өвгдөөс байсан болж тарах гэдэг юм л да. За энэ хоёр илч очиод ер нь юу гэсэн бэ гэхээр Илжигтэй ноён Гуйк хаан хоёр бол одоо загалмаатны шашинд ороход бэлэн байгаа. Тэгээ одоо энэ мусульмануудыг хоёр талаас нь хавьж цогхоход бас их боломжийн нөхцөлтэй байгаа. За ингийн тулд яах вэ гэхээр одоо та юу их хаан Гуйкт илч зараа гэд. Тэгэнгүүт нөгөө Луи хаан чинь баярлахгүй байна. Хаан маань өстой сайхан болцоо гарлаа гэд. Тэгээд Андре де Лонжумо гэж нэг эн чин францискан лам баха. За энэ ламыг элчээр Монгол руу зарсан баг. Тэгэд Андре де Лонжумо аялал нэлийн 1249 оны хавар билүү дээ. Хөдлөөд юунаас Кипрээс хөдлөөд за тэгээд бараг жил аялаад 1250 онд хар хоринд ирсэн баг. Тийм учраас 1946 онд анх бүгд найрамдах Монгол ард улсны эцсийн үндэсний байгууллагт элсэх өргөдлөө гаргахад Франц дэмжиж санал өгсөн байт. Англи, Америк хоёр эсрэг Франц дэмжиж санал өгсөн байт. Яагаад? Тэр бас нэг өөрийн онцлогтой. Яг гэвэл Францын тэр үеийн ерөнхийлөгч Шарл де Голь гэж одоо генерал байлаа шүү дээ. Энэ хүн бол Парижаас Владивосток хүртэл одоо инх тайвны ус байгуулнаа гэдэг ийм бодолтой хүн байсан байна. Тэгэхээр Парижаас Владивосток хүртэлхээр дунд нь бид нар орчиж байгаа үстэй тий. Тийм юутай. Гэхдээ Шарл де Голь бол энэ Англи, Америктэй тэгж арцлаад байдаг нь бас учиртай. Сайн бацхан үл сонсогчдоо Монголын гэгцэн түүх подкастын ээлж дугаар хэлж байна. Германд үйлдвэрлэв. Эрүүл мэндэд чанарыг Denk Farm. Төрөлийг бол байнгын ивент тэтгэгч хамтарч ажиллаж байгаа Denk Farm-ийнхаа нэрийг дурдах хэрэгтэй баг. Тэгээд өнгөрсөн 7 хоногт амралтын өдрүүдээр Монгол Францын хамт ажиллагааны 60 жилийн ойтой холбоотой арга хэмжээнүүд зохион байгуулагдсан. Тэгэхээр та бүхэн бас үзэгчтэй хүн бол бас мэдж байгаа баг. 3 дахь хөршийн эрэлт гэж бас цуврал байдлаар бас зарим подкаст дээр өмнө бас явж байсан. Энэ удаад бас Франц Монголын харилцааны талаар сэдв өнөөдөр нэвтрүүлгийн маань гол сэдв болно. За дипломат харилцаа тогтоосны 60 жилээ 4 сарын 27-нд таарч байгаа 1965 оны 4 сарын 27-нд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосон. Гэхдээ хоёулаа нэлийн дээр үеэс явъя. Яг гэвэл хоёр орн бол их дээр үеэс одоо үүсэл гаралтай тэр байтугай Франкийн улс гэж одоо анх энэ францчуудын анхны улс шүү дээ тийм. Энэ улсыг байгуулахад бид ямар хувь хандив өргөснөөс эхлээд явж болно л доо. Француудын үүсэл гарлын талаар яриагаа эхлэе гэж бодож байна. Тэгээ ер нь бол юу л да Франц үндэстэн бол нэлийн сүүлд бүрэлдэн бий болсон. Өмнөх одоо түүхээс нь аваад үзэх юм бол за гаалууд гэдэг одоо Ромын эзэн гүрний үед бол гаалууд гэж Францын гэж гаал гэж нэрлэдэг байлаа шүү дээ тийм. Тэгээд нөгөө
Юли Цезар гэдэг алдартай одоо их жанжин маань Галыг эзэлсэн ийм юу байдаг. Тэгээд ерөнхийдөө энэ Ромын нэг мууж байдалтай их олон 100 жил явж ирсэн. Тэгээд эн чинь 8 дугаар зууны үед одоо Франкийн улс гэж байгуулагдсан. Тэгээд тэрийг бол яг мэдээж Франц улсын үүсэл гэж хэлж болох юм. Нөгөө талаас бол Европын холбооны үүсэл гэж хэлж болох юм. Яг тэгвэл энэ улсыг байгуулсан одоо их Шарлемань гэж нэрлэдэг. Одоо Оросууд бол Карл гэж нэрлэдэг юм. Францууд өөрснөө Шарлемань гэдэг. Тэгээ энэ улс бол одоогийн Герман, Итали, Франц, за тэгээ Швейцар бүгдийг хамарсан ийм улс байж байгаа. Сүүлд нь одоо хэд хуваагдаад тэгээ Герман тусдаа болоод Италийн тусдаа болоод Францын тусдаа болсон л доо. Бидэнтэй бол ер нь энэ үедээ танилцсан монголчуудтай. Одоо өвөг монголчууд гэх юм уу? Тэ. Хоёлаа нэг аваруудын тухай нэг дугаар хийсэн шүү дээ. Европын төвд байсан авар эзэнт гүрний тухай. Тэр дугаар дээр чивтэр ярьж исэн Европын төвд энэ одоо очисон аварууд хин бэ? Жужаануудын үлдэгдэл юм уу? Энтэр гэд ярьж исэн шүү дээ. Тэгэд энэ аваруудтай бол энэ шинээр үүссэн Франкийн эзэнт гүрэн одоо нутаг дэвсгэрээ булаацлж эхэлсэн байгаа юм л да. Одоо газрын зургийг харахаар их ойлгомжтой болох бах. За энэ ингээд аварын одоо эзэнт гүрэн тэгэхээр зэрэг энэ талаас баруун талаас энэ чинь нөгөө Франкуудын улс ингээд айжимдаа төрж ирсэн баг. Тэгээд төрж ирээд тэгээд энэ аваруудтай одоо жишээлбэл одоо бид тэр дугаар дээр Сирмиум, Сигдиниум гэдэг ингээд нөгөө Ром нэртэй хотууд яриадсэн шүү дээ. Жишээлбэл одоо Сигдиниум гэдэг хот чинь одоогийн Югославийн Белград. Тэрийг Византийн одоо дорн Ром эзэнт улстай булаацалтаж байлдаад исэн хүмүүс шүү дээ мань одоо аварууд гэдэг маань. Тэгээд энэ 780-аад оны үед энэ их Шарлемань одоо их Шарлемань вангийн байгуулсан Франкийн эзэнт улс их хүчрхэгжээд тэгээ ер нь ингээд төрсээр угаад аажимда аварын нутагтай хил залгаж гэлсэн баг. Одоо энэ газрын зураг дээр бол Бавар гэдээ харагдаж байгаа үз. Энэ Баварын ван чинь ингээд аварыг дагах, Франкийг дагах гэд бас ингэж юу яаж исэн одоо говьж давж исэн үеч бий л дээ. Тэгээд эхлээд энэ 788 онд энэ Баварын гүн Тасилло гэж нөхөр аваруудтай эвсээд тэгээд Франкуудтай аварууд байлдсан баг. Нөгөө Баварыг өмөрж. Хоёлаа Бавар гэсэн. Бавар гэдэг чинь аваруудаас гаралтай юм шиг юм. Тэгээд тэр дайнд аварууд ялагдаад тэгээд энэ Франкууд чинь Баварыг өөрийнхөө хараа тулгаж яваа цааш аварын нутгийн гүнлүү цөмөрч ороод тэгээ бүр Дунай мөрөн хүртэл дайрч орсон байдаг. Одоо гэдэг маань тэр одоо тэр нэг Акункум гэж хот харагддаг байгаа Будапешт. Аварын нутаг гэсэн үг л дээ. Ингээд дараа нь аварууд одоо инхийн гэрээ байгуулъя инээ тэрэ гэж санал тавьсан чинь Франко зөвшөөрөгүй нөгөө нэг мөсөн тарж авъя гэд. Тэгээ 790 онд бүр хоёр талаас нь нэг нь Шарлемань вангийн цэрэг нөгөөх нь тэрний хүү Пипиний цэрэг ингээ хоёр талаас нь давшиж орж ирээд тэгээд Тиса мөрөн дээр одоо байсан аварын хүрийг эзэлж устгасан байдаг л да. Тэр үеийн их сурвалжууд одоо Европын их сурвалжууд бол хринг гэж нэрлэдэг байгаа. Аварын хринг гэж. Хэрмүү хүрээ юу? Үгүй үгүй. Ер нь бол нэг иймэрхүү зүйл байсан гэдэг. Мод юм уу? Тэгээ энэ бол яг сүүлд нь төсөөл зурцгааж байгаа шүү дээ энэ хринг гэдэг нь. Тэгээ эн чин Дунай мөрний ирэг дээр Тиса голын орчимд байсан одоо хамгийн гол хринг буюу хүрээг эзлээ. Тэгээд эндээс маш их алт эрдэнэс авсан гэсэн юм домогтой байдгийн. Тэгээд энэ их алт эрдэнэсийг олж усны дараа Европт алтны үн навс унсан гэж. Яг тэгвэл айгүй их алт. Юу яцсан аварууд ч нөгөө чив тэр аварын тухай дугаар дээр хэлжээс дорн Ромын эзэн хаанаас л жил болгонд алт мөнгөөр одоо нэг хэсэг чинь бүр сүүлдээ 140 мянган алтан зоос хүртэл ингэж татвар авдаг. Тэгэл тэрийгээ тэндэл хураагаад байдаг байсан юм шиг байна.
Тэгээд энэ алтнаас одоо энэ Шарлеман хаан чинь 800 онд Ромын паплам 3 дугаар Лео гэж байсан. Тэрэнд баахныг өргөн бариад тэгээд Лео хариуд нь бол за чи бол одоо Ромын эзэн хаан боллоо гэж тэдэм гардуулж өгсөн байна. Тэгэхээр одоо Франкийн анхны улсын спонсорууд нь бидний өвгдөөс байсан болж тарах гэдэг юм л да. Авар Монголын дугаарч ч бас нэлийн жил гарan гэж болсон. Тэгэхээр буцаад үзэгчд маань үзэж болно. Ингээд өвөг Монголоо Франкуудын харилцаа нэг юм сэдв болчихно. Дараа нь ингээд харилцаа байхгүй болчихсон юм тийм үү? Аварууд байхгүй болоод мөхөөд. Үгүй яг тэгээд нөгөө тэрнээс чи хойш нөгөө Европын нутагт бидний өвгдөөс очих хүртэл чинь бас нэлээд олон 100 жил өнгөрчихөж байгаа шүү дээ. 1242 онд Монгол цэрэг Европын нутаг руу давшиж орсон шүү дээ. Тэр хүртэл бол одоо дахиад харилцаа холбоо байхгүй болчихж байгаа байхгүй. Европ маань өөрөө тэр юунаас баг Уралын нуруу хүртэл мэднэ. Уралын нуруунаас цааш юу байдгийг мэдэхгүй. Тэр Марко Пологын номон дээр гараад байдаг өрөөсөн хүлтэй хүн, нохой толгойтой хүн мөн гэдэг тэр ойлголт чинь юу байхгүй. Тэр үеийн европчууд хорвоог тэгж ойлгож ирсэн юм уу байхгүй. За тэгээд дараагийн юу нөхөрсөг тэмцээн бол 1242 онд Лигницын дэргэд болж байгаа. За тэнд бол яг их Польш, баг Польшийн харин за Силезийн юу үнэн сүжигт Хенрихтэй энэ төргээд улсууд явсан дотор рицерүүд, Европын рицерүүд явж байгаа. Тэгээд тэр Тевтонууд явж байгаа юм, юунууд явж байгаа юм, Темплер буюу ариун сүмийн рицерүүд явж байгаа. Тэгээд ариун сүмийн рицерийн одоо захирагч нь Пондобон гэж Франц хүн явж байгаа. Тэгэхээр тэнд бас одоо нөхөрсөг тэмцээнд бол манай Францын баг бас очиж оролцсон болж таарад байгаа. За тэгээ яг тэнд бол 5-0-оор хусуулаад нөгөө Францууд маань тэгээ Пондобон чинь энэ Луи хаанд загтал бичиж байгаа байхгүй. Тэр загтал нь хадгалагдаад үлдсэн байдгийн. За тэгээ ингээд дарагдлаа одоо манай ах トゥ нараас гэж тэг нөгөө рицерүүчин бивнийг ах トゥ нар гэж нэрлэдэг байсан. Төдөн ах トゥ алагдлаа 500 зэрэг бас дээрээс нь нэмж алагдлаа. Одоо ингээд ер нь бол Франц хүртэл татарыг зогсоох хүч байхгүй болохыг мэддэггүй гэж загтал бичиж барьж исэн байна. За ингээд 42 онд нэг ингээд хүй салхи шиг юм орж ирээд Польшийг арчаад, Унгарыг арчаад, ингээд Балгарыг арчаад тэгээд баруун Европ руу орлогоо буцаагараа явчихж байгаа байхгүй. Тэгээд тэрний дараа яг 1240-од он гэдэг чинь загалмаатны нэлээд хэдэн аяндаа явчихсан. Одоо зарим нь за анх дугаар аяндаа бол нэлээд амжилттай яваад Иерусалимыг хүртэл эзлээд авсан. Тэгээд дараа чи аяндаа нэг жоохон бүтлэхүү болоод ингээд явж ирсэн. Тэгээд 1240 хэдэн онд үлээд энэ одоо Луи хаан гэж Геген Луи гэж энэ 9-р Луи хаан л да Францын. Энэ хүн бол ер нь бараг нэг 3000 рицер, 5000 харваач, 7000 явган зэрэгтэйгээр ээлж цагаал байтны энд мордсон баг. 1248 он. 48 он тий. Энд чинь нөгөө хин насураад Гуйк хаан ширийн сууж байгаа үе байхгүй. За тэгээд нөгөөдөл чинь сонгоцоор яваад Кипр дээр очиод Киперт үлжиж явах үед Иранд байсан Монгол цэргийн заригч Илжигдээ ноёноос ээлж очсон баг. Тэгээ Илжигдээ ноён бол тэр чи бас Христосын шиштэй элч явуулаад байгаа маа. Элчийн нэр нь тэмдэглэгдээд үлдсэн байдгийн. Давид нөгөөх нь Марк гэдэг нэртэй. За энэ хоёр элч очиод ер нь юу гэсэн бэ гэхээр Илжигдээ ноён Гуйк хаан хоёр бол одоо загалмаатны шашинд ороход бэлэн байгаа. Тэгээ одоо энэ мусульмануудыг хоёр талаас нь хавьж цогхоход бас их боломжийн нөхцөлтэй байгаа. За ингийн тулд яах вэ гэхээр одоо та ерөө их хаан Гуйкт илч зараа гэд. Тэгэнгүүт нөгөө Луи хаан чинь баярлахгүй байна. Хаан маань ууд өстой сайхан болцоо гарлаа гэд. Тэгээд Андре де Лонжумо гэж нэг эн чин Францискан лам баха. За энэ ламыг элчээр Монгол руу зарсан баг. Тэгэд Андре де Лонжумо аялал нэлийн 1249 оны хавар билүү дээ.
хөдлөөд юунаас Кипрээс хөдлөөд за тэгээд бараг жил аялаад 1250 онд хар хойронд ирсэн баг. Тэгээ хар хойронд ирсэн чинь Буйг хаан нас орсон. Тэгээд нөгөө хаан нас орсон дараагийн хаан сонгогдох хүртэл Монголын төрийг агуулгай биш гэд Буйгийн хатан мэдчихсэн үе таарцсан баг. Тэгээд нөгөө агуулгай биш хатан дээр ингээ очиж бараалгасан чинь нөгөө хатан чинь илжигдээ ноёны нарийн ухааныг ойлгоогүй. Нөгөө юу нөө баахан бэлэг өгж байгаа шүү дээ. Нөгөө Франкийн хааны нэрийн өмнөөс гэд. Тэгсэн чинь нөгөөдөг чинь нэг ингээд татвар матур өргөл барьц өгж гин гэж ойлгоод тэгээ одоо та нар ирж ингээд татвар матураа төлөхгүй бол бид нар очиод та нарыг сүнөөн шүү өдр гэд шал өөр юм болоо явчихгүй. Тэгээд Андре де Лонжумо бол за энэ бүтэхгүй юм болж байгаа юм байна. Тэгээд 1251 онд нутаг буцаад явсан байдаг. Тэгээд 1251 он гэдэг чинь Мөнх хаан ширээнд суугаад Монголд бол үндсэндээ төр эргэжиж байгаа шүү дээ. Яг гэвэл нөгөө өгөөдөн удмынхнаас тулан удам руу хаан ширээ шилжээд одоо би бол Лонжумог ягаад буцаж очиод за ерэн тэр монголчууд худлаан байх шүү гэж ягаад хэлсэн гэхээр айгүй бол Мөнх хааны хаан ширээн залсан хуралдаад энэ хүн үндсэн байдаар. Тэр бол үндсэндээ Алтан ордоос Бат хааны дүү Бэрхчаар хүү Сартаг буруу удирдсан 3 түмэн зэргийн Элдэнд ор хийсэн хуралдаа шүү дээ. Мөнхийг хаан ширээн залдаг. Тэгээ одоо жишээл гадны хүнд бол үгүй энэ ёстой бүтгэ байдсан. Аюултай юм болж байгаа юм байна. Юу яасны ч загалмайтны шишмэр. Тэгээ энэ ч бас 2 жил шахуу, бараг жил хагас шахуу Монголын нутаг дээр байгаад энэ бол нэг талаас хааны илч нөгөө талаас шашин тарааж байгаа хүн 3 дахь нь чинь тагнуул яваа шүү дээ. Тэгээ ер нь за эднэр бол ер нь худлаан байна гэдэг. Тэгээ нөхөр буцаж очисон чинь тэр үед Луи хаан Израилийн нутаг дээр буучсан үе таарсан баг. Тэгээ Андре де Лонжумо явж чад за худлаан байх шүү наад монголчууд ч загалмайтны шинд орохгүй юм байна. Одоо буруу номтнууд байна энэ гэдэг. Ингээд Франц Монголын эвслийн эхний оролдлого бүтлмөтэй болоод явцсан байгаа юм л да. Whereas Subides theater of the military operation started from the Yellow Sea and ended by the Mediterranean. So I don't know any other general in the history who operated in such a vast military operation theater and in so many different conditions. We've talked about free trade zone, diplomatic immunity, economic and taxation benefits to the members of the empire. How about religious freedom? Тодруулах зүйл нөгөө эн чинь нөгөө түүхэн чинь тэмдэглэгдсэн байгаа монголчуудыг шар загалмайтнууд гэдэг. Ер нь монголчуудын хувьд христийн шинт гижээнээс орсон ер нь шар загалмайтнууд мөн байсан юм уу? Нэг католик шинтнүүдийн хувьд. Мөн л дөө одоо эн чинь Сирт байсан загалмайтны шинийн нэг хамбын тэмдэглэл дотор 1140-од оны үед бичсэн захидал нь байд юм билээ. Тэн дээр бол одоо энэ одоогийн Монголын нутагт бол нэг их том аймаг загалмайтны шашинд орсон 200 гаруй мянган хүн орсон. 200 гаруй. Тий. Тэгээд тийшээ одоо ингэж явуулах лам одоо Библийн судар модар хэрэгтэй байна гэж. Тэрийг бол одоо эрдэмтэд энэ хэрэгдүүд загалмайтны шашинд орсон үйл явцтай холбож ойлгоод байгаа. Шар загалмайтан гэж нэрлэгддэг бол энэ Хүлгүү хааны аян дайнаас эхэлсэн. Хүлгүү хааны энэ евро баруун Аз руу хийсэн одоо Иран Персийг эзэлсэн энэ том аян дайн бол одоо бас Европынханд сонирхол төрүүлэх нь аргагүй. Ягаад гэвэл Хүлгүү хааны хатан одоо энхот тэр маргаад байсан та тогус гэдэг тий. За тэр би бол тогус гэдэг тэр байхад байгаа. За тэгээд тэр тогус хатан бол өөрөө историйн загалмайтан хүн байсан. Хоёрдугаар та Хүлгүү хааны одоо гол жанжны нэг Хэдбог жанжин бол 8 хүн штэ. Өөрөө бас одоо историйн загалмайтан шашинтай. Тэгэхээр зэрэг тэр цэрэг дагаж явж байгаа Монгол цэрэг дотор бол загалмайтны шашинтай цэргүүд их олмоор байсан гэсэн үг л дээ. Тэр чатгаа одоо тэр үед Хүлгүү
одоо энэ Сирийн сүмд байдаг Библийн судар дээр хөлгүү хаан түүний хатан тонгос хоёрыг ингээ Адам Ява шиг зурсан. Чи тэгээд хар арстууд юм шүү. Өө яа энэ хөрхи одоо олон жил болоод ном нь хуучирсан л Би чи нөгөө сүүлд энэ цасан цагаанд хар арстууд тоглодог болсон. Одоо сүүлдээ энэ түүх бас энэ луг орж байгаа юм болов. Яасан гинэ? энэ хажуугаар бичсэн бичгтнүүдийг харал энэ армын хэлээр бичсэн байгаа юм л да. Тийм. Тэгээд ер нь бол энэ үеэс эхлээд бас энэ эдгээр чин загалмайтнууд тий эднэрийн одоо дэмжлэгээр бас юу яах мусульмануудыг буцсаход тэгээ Иерусалимыг чөлөөлөөд одоо бурхан багшийн шарлыг энэ буруу номтнуудын гараас нэг сугалж авах юм аагдаг. Ийм гордлого одоо төрсөн гэх юм да. Ийм юутай. Тэгээд дээрэс нь хөлгүү хааны тогтолгоон чинь ингээд яг ингээд мусульманы ертөнцийг устгах гэж гэж бодоход хүрэж байгаа штэ. Манай юм чи ерөөсөө 1200 за энэ 53 онд хар ойронд болсон хуралдаа дээр энэ аян дайныг хийн гэдэг шийдвэр гарсан. За тэгээд 59 онд одоо хөлгүү хааны зэрэг чинь одоо юу хийж байгаа штэ. Багдадыг эзэлж байгаа штэ. 53 онд Багдадын халифыг эзэлсэн баха. Тийм билүү. Би одоо оны нэндэрсэн байж магадгүй. Энэ Багдадыг 1958 он. 58. Тий, 58 он. 53 онд бол нөгөө хуралдаа дээр шийдвэр гарсан байхгүй. Тэгээд нөгөө цэргээ цуглуулна, дараа нөгөө цэрэг чинь Алтан ордын нутгаар яваа штэ. Тэгсэн Бэрх хаан эсэргүүцсэн баг. Бэрх хаан ч өөрөө мусульман шашинт байсан. Мусульман хүн байсан. Тийм учраас одоо ийм нэг болохгүй гэдээ эсэргүүцээд тэгээд эн чинь Батхааны насвартал цагаатай нутаг дээр их зэрэг байгаад байгаа байхгүй. Тэгээ Батхан насвараад сартаг залгамжлангууд сартагчийн уулын историйн загалмайтсан штэ. Тэгэнгүүт Алтан ордны зэргийн дэмжлэгийг аваад цаашаа хөдөлж эхэлж байгаа байхгүй. Тэгээ 1200 эхлээд бол нөгөө ассасинуудыг буцсагсан штэ. Тэгээд дараа нь Багдадад халифт чи одоо ингээд ассасинуудыг буцсагч яхад ягаад зэрэг ирж тусалдгүй чамаас ял асууна гэд Багдад руу дахиад орцсон байхгүй. Тэгээ 1258 онд Багдадыг эзэлсэн. Рашид ад-Дин судрын чуулган дээр Багдадыг эзэлж байгаа одоо үеийн зургийг ингэж юу хийсэн баг. Тавьсан баг. Энэ монголчууд тий монголчууд ч харалт энэ чулуу хар ууч бүх юмтайгаа энэ ч чулуу хар ууч юм уу? тий энэ чулуу хар ууч юм. Би чи манай Монголын орчин үеийн төрийн далбааг өргөж ийн гэж бодлоо. Багдадын хаан дээр үү? Тий Багдадад гадаа за эзэлчлээ гэдэг. Тэгтээ үү штэ хөлгүү хааныг ингээд энэ юу аян дайнд явж байхад бол бас нөгөө талаас Киликийн армяны хан хүү Хэтум гэдэг хүн цэргээ авч Монгол цэрэгт нийлсэн. За тэгээ тэрний хүргэн Антиохын загалмайтны улсын захирагч Богомонд гэж хүн энэ бол одоо бүр Богомонд чинь гарал үүсэл нь өрөнд Европын хүн байх хэвээр. Энэ одоо бас хөлгүү хааны нутагт хөлгүү хааны цэрэгт нийлсэн. Тийм учраас Багдадыг дайлсан цэрэг дотор бол дам Монгол цэрэг байгаагүй юунууд Европынхан бас цуг явсан л да. Тийм учраас нөгөө Европ тэр үед ер нь энэ мусульмануудын чинь нэг юм энэ монголчуудын одоо дэмжлэгээр дарж юм биш үү? Энэ монголчууд ч ерөөсө шар загалмайтнууд биш үү? Энэ явж байгаа аян дайн бол шар загалмайтны аян дайн юм а гэж ингэж үзэх хандлагатай болж ирсэн л да. Тэгвэл хөлгүү хааны дайн чинь таны одоо байнгын дайн аян дайнтай холбоотой концепт чинь эдийн засгийн ашиг сонирхол, эдийн засгийн геополитикийн сонирхлууд байдаг. Мэдээж монголчууд шашны зорилгоор исламын ертөнц рүү дайралт хийгээгүй л үү? Мэдээж. Би бол тэрийг манай их Монгол улсын дотоод улс төрөөс их хамаарсан байна гэж харддаг. Хоёулаа одоо жишээлхэд Зөвч хааны дугаар дээр ирж ирсэн шүү дээ. Чингис хаан Зөвчөд улс гаргаж өгөөд тэгээд энээс цаашаа одоо чиний морины туурай өрөх газар болгон чинийхээ гэд хэлсэн юм а гэд. Тэгэхээр зэрэг чигээрээ баруун хойшоо явуул Орос тий? Чигээрээ баруун тишээ явуул Европ. Баруун урагшаа явуул Иран, Перс байгаа байхгүй. Тэгэхээр би бол дотроо бодохдоо Мөнх хаан бол одоо Батхааны дэмжлэгтэйгээр хаан ширээнд суусан хүн болмог. Тэгтээ мань хүн Алтан ордыг бүр тийм хүчрэхэг болгохыг бол хүсээгүй болов гэж боддог. Энд ч одоо яг Ясиман дээр ирвэл энэ одоо
Чингис хааны гэрээсээр одоо Иран Перс бол алтан ордын харьяа байх ёстой гэд зүтгүүл зүтгэн штэ. Ер нь бол угаасаа л энэс цаашаа мөрөн дөрөв өрөх газар гэж хэлсэн юм чи. Тэгтэл мань хүн дүү хүлгүүдээ айр мөнхөд те. Тэгээд энэ Иран Персийг эзэл гэж явуулж байгаа нь тэр үеийн асар том эдийн засгийн том төвүүд байгаа штэ. Хятадыг бол эзэлч гэсэн одоо Монголын харьяа болцсон байж байна. Дунд Даз гэдэг одоо Бухар, Самарканд гэдэг их том эдийн засгийн төвүүдтэй газрыг эзэлсэн байж байна. За цаана юу үлдэж байна гэхээр Багдад те одоогийн Иракийн Дамаск, Сирийн Дамаск те Иракийн нутаг гэдэг ингээд их том бас энэ ч аюул том эдийн засгийн одоо хүчтэй бүс байгаа даа штэ. Тэгэхээр тэр бүсийг магадгүй зөвчийн удмынханд бол өгч болохгүй гэсэн бодлого цаана мөнх хаан барьсан байж магадгүй. Нөгөө талаас зарим түүхчд ярьдаг. Хүлгүүгээр нь тэгээд нэг тусны улс байгуулад холдуулахгүй бол хүлгүү ер нь дараа нь хаан болохоор айхтар хүн байсан юм шүү гэж бас үздгээ гэж. Тийм учраас хувлаа за миний төд тийшээ яваад тийм улсаа байгуул гэд явуулсан гэсэн бас яриа бий. За хоёулаа энэ нөгөө Францаас жоохон холдчихлоо. Яг сонирхолтой нэг юм. Таньж гаргалгаа биш юм л да. Би одоо таныг бүх гаргалгаа хийгээд идэм болов. Судлаач тус гаргацсан л юм. Зөндөө. Тэгээд энэ үед юу болж байгаа юм? За Францтай холбоотой нэг марзан түүх гарч байгаа. Яг тэгвэл нөгөө мөнх хаан нас ороод тэгээд нөгөө Монголд ч асуудал үүсэж байгаа шүү дээ. Хувлаа ариг бүх хоёр хаан ширхэгний төлөө тэмцэл явж эхэлж байгаа. Тэгэнгүүт нөгөө хүлгүүч нь дай хийж явж байгаа сэр хавцаа зогсоод яг тэгвэл тэр тэмцлээс үүдээд Алтан орд Илхан тулс хоёр ч хоорондоо зөрчилд орж эхэлж байгаа хгүй. Ялангуяа тэрийг хоёлаа дугаарууд дээр их ярьсан Азербайджаны тэнд одоо Ширваны тал гэж тэр нөгөө торгоны зам өнгөрдөг тал тэрийг булаацалдсан ихтэн маргаан болоод эхний одоо байлдааны үйл ажиллагаануудыг хэлсэн учраас хин хүлгүү бол Хэдбуг жанжинда нэг төв төлдөйчээд өөрөө буцаад нутгийн хойд тал руугаа яваад гисэн. Хэдбуг нь цаашаага давшаад тэгээд нөгөө айн жалуутын тулдаан гэж мамлюкуудтай хийсэн тулдаан очиж ялагдсан штэ. Тэгээд тэр нөгөө айн жалуутын тулдаанд юм ойрхт орондод байсан юунууд загалмайтнууд яаж яваад энэ дээр би нөгөө зориуд нөгөө ойрхт оронтыг харуулах гэдэг юм л да. Сэр бол байнга ингээд мамлюкийн улсын Илхан тулсын хооронд булаацалж идэг газар болчихсон. Тэгээ яаж яагаад энэ одоо энэ ойрхт орондод байсан загалмайтны улсууд Монголын эсрэг болоод хувирцсан бэ гэдэг асуудал гарч байгаа байхгүй. Уул нь эн чинь нөгөө мусульмануудтайгаа байлдаад мамлюкуудыг үзээд байх хэрэгтэй хүмүүс шүү дээ. Эндээс нь ирж байгаа монголчууд нь Хэдбуг гэнтэр гэдэг юм чинь загалмайтны шашинтай хүн ирж штэ яг өөр урсгал тэгтэл загалмайтны шашинтай ямар ч байсан исламтай хүн бол биш. Гэтэл яасан бэ гэсэн чинь нөгөө Монгол цэрэг давшаад ирж явхад Седон гэж хотын захирагч Жюлien Гриньер гэж хүн байгаа. Энэ Франц хүн. Гарал үүслэр бол. Одоогийн энэ юм уу хавцал нийцмис хавцал юм шиг үлээ. Тэндээс гаралтай нөхөр тэгээ нөгөө ариун сүмээр эзэр байхгүй тамплиер гэдэг нэ. Тэгээ нөхөр Монголын ахтыг булгаад авчихсан. Тэгэнгүүт нь нөгөө хинчин гайхаад Хэдбуг чин гайхаад нэгдүгээр энэ чин одоо хотын захирагч ноён хүн шүү дээ. Дээр мэж явах этгээд биш байхгүй. Хоёрдугаар энэ чин одоо манай холбоотон гэж мань хүн бодоод байгаа шүү дээ. Нөгөө мусульмануудын эсрэг дайнд манай холбоотон гэж удсан чинь нөгөөд нь үрж ирээд ах дээрмдэд наачдаг. Тэгээ дүүгээ явуулаад тэр очиж уулзаад яриад тэр ахта буцаагаад өдөргөө явуулсан чинь дүүгээ навиж алчихгүй нөгөөд. Тэгэнгүүт нь Хэдбуг чин Седогтыг эзэлж тагаад юучгүй болгоод тэгэд тэрнээс болоод нөгөө энд байсан загалмайтны хотууд ерөнхийдөө монголчуудын эсрэг эргээд за тэгээд яг нөгөө зүгтсэн тамплиерүүд чинь Европт босч очингуудаа тонерээ үний ёсноос гадуур махчингууд байна энэ төр гэдэг ингээд тэр нэг Парисын Матвей Лам гэдэг Монголын тухай нэг ном хийсэн итгээд тэн дээр нөгөө нэг хоёлаа тэр дугаар дээр нөгөө монголчуудын тухай ард ом гэдэг дугаар дээр номын зураг мөргийг хийжсэн хүн аваа шараад хөлмөлийн мэдээд байж байгаа тийм зураг
Ингэж нөгөө монголчуудын имиж чинь шууд 180 градус эргээд нөгөө шар загалмайтан биш. Бүр аймаар юм уу болоод хувирсан баг. Ингээд нөхөрсөг тэмцээн 2 дуусч байна уу? Таны нөхөрсөг тэмцээн 3 бол одоо ингээ эхлэв шүү дээ. За тэгээд дараа нь нөгөө Илхан улс чинь тэнтэй ингээ байгуулагдаад тогтношоод ирж байна тийм үү? Тэгээд тогтношоод ирж байна. Европынхан бол дахиад нөгөө Иерусалимыг чөлөөлөх ажлаа бас орхиогүй л байгаа шүү дээ. Ихэн үеиг шиг тийм амар ирчтэй бол явахгүй. Тэгтэл ингээл нэг жоохон энийг яаж яах вэ? Тэгээд энэ дээр ер нь энэ Илхаадтай харьцъя гэдэг асуудал яригадаад за ингээд л одоо Абга хаан, Аргун хааны үед ингээд баахан хоорондоо загтал харилцаа солилцож байгаа. Тэгэхдээ тэр үеийн Европыг бас нэг төсөлж харах хэрэгтэй юм. Яг гэвэл нөгөө юуны Франкийн улс ч өөрөө задраад 3 багцаа гэд би ярьж ирсэн шүү дээ тий. Тэгэхдээ Европт бол одоо Франц аажимда хүчрхэгжиж гарч ирсэн баг. Одоо их гүрэн маягийн болж. Бусдууд нь ингээд бүгдээр ингээд жижиг вант улсууд болоод задарсан ариун Ромын эзэнт улс гэдэг маань бол нэг жижигхэн Европын холбоо байгаа байхгүй. Хот болгон нэг жижиг вантай гүнтэй тэгээд жилд нөгөө эзэн хаан гэдэг хүн дэдрийгээ цуглуулад нэг тийм парламент шиг юм болоод те яг ингээд нэг хаан захирж байгаа юм бол бараг байхгүй. Гэтэл Францд бол ялангуяа Боа Филиппийн үеэс эхлээд бол Францын төр гэдэг юм их хүчтэй болж эхэлж ирсэн үе. Тэгэхээр нөгөө монголчууд ч хамгийн хүчтэй тэнд харьцсан шүү дээ. Ер нь бол. Тэгээд тэр энэ харьцаж ирсэн ийм баримтууд бол нэлээд байна. Тэр ч байтугай бүр чин Английн хаан Урчилбат Эдвардс хааны үед бас бүр хамтраад нэг байлдах гэж үзсэн ч юм би. Тий, жоохон бүтэл мото. Урчилбат Эдвардсын бол нөгөө нэг Braveheart киног санаж байгаа юм. Тэн дээр тэр нөгөө Мел Гибснийг Уильям Волосыг барьж яваад цааслаад байгаа хаан чинь тэр Урчилбат Эдвардс шүү дээ. Монгол төр чи хатан зөрөгтөн гэдэг. Тий. Тэгээд тэр чинь нөгөө монголчуудтай харилцаж байгаад 92 талаас нь нийлж зохиогээд тэр байтугай тэр чинь Илханаас самгар гэж анжныг төмөн зэрэгтэй гаргаад Сирийн нутг руу оруулаад нөгөө талаас нь нөгөө Эдвардс чи ирээд дахиад энэ бүс нутг төр болж байгаа хэрэг. Тий, ерөөсөө л энд л болоод байгаа. Тэгээд Эдвардс нэгдүгээр буруу газар буудсан. Манай хүн ч бүр Египтийн тэнд буугаад. Тэгээд тэндээс чинь нөгөө Сириэс ирэх монгол зэрэг эндээс сууж загалмайтай хоёр чинь нөгөө хоёр талтай болчихж байгаа байхгүй. Тэгээ өөрөө ч нэг хайхтар юу байгаагүй. Өргөтэй байлдаж чадаагүй тэгээд тэгсгээд найрын плин гэрээ байгуулад буцаа хийсэн. Ингээд бас нэг оролдлогууд бол жоохон бүтлгүй янз бүр болж ирсэн баг. Тэгээ энэ үеийн бас нэг одоо сони юм бол Илхан Аргуны элч баха. Тэгээ Абга хааны залгамжлсан Илхан Аргуны элч Рабамбар Саума гэж хүн байгаа юм. Энэ бол Бээжинд явах тэр үеийн одоо хан балгас хотод байсан загалмайтны шашны сүмийн хамбаг. Тэгээ өөрийн бол сир хүн байсан болов өнтер гэсэн тийм таамаг байдаг. Нэр нь их сонирн байгаа уустаар Рабамбар Саума гэж. Тэгээ энэ хүн бол одоо Илхан Аргуны элчээр Европоор явсан. Энэ одоо ерөнхийдөө 1280-аас 1294 он хүртэл энэ хүний аялын замыг тэмдэглэсэн зураг. Рабамбар Саумаг би өмнөх аяллаа юу гэж нэг нэвтрүүлгүүдээр ярьжсэн. Гэхдээ аяллыг эндээс гарсан болов гэж утсан чинь бүр Азаас явсан нөхөр шүү. Хан чи Юаны хааны одоо юу гэдэг элчээр Илханд ирээд тэгээд тэр үед Абга хаанаас ороод Аргун хаан залгамжилж исэн үе ирсэн баг. Тэгээд эренгүүтээ нөгөө Аргун хаан ч маань нэг өөрийнхөө элч болгоод Европ руу томилоод явуулсан. Тийм болохоор зэрэг чивтэр ярихдаа энэ хэсгийг ярьсан баг. Тэгэхээр тэгж төсөөлөгдөж байна тийм. Тэгээд яг хөө манай хүн чинь юунд Ромд яваад очисон чинь тэр үеийн паплам нас урцсан таарад одоо ч гэсэн паплам нас урчал байж штэ тий. Дараагийнхан сонгогдох гээд. Тэгээд манай хүн чинь тэгэнгүүт нь Ромоос нь цаашаа Парис ороод
Парист одоо Гуа Филипптэй уулзаад 1288 онд чинь тэр Филипп де Фер гэдэг. Тэгээд тэндээсээ мань хүн чинь юу руу яваад Британи руу яваад Британи гэдэг маань Францын үзүүр одоо тэр Гаскон гэдэг харагдж байгаас Бордо хотын тэнд Английн хаан Урчилберт Эдвардстай уулзаад тэгээ буцаад Ромд ирсэн чинь дараагийн паплам сонгогдсон байжгаад тэгээд Николас 4-р Николас гэж хамттай уулзаад тэгээ буцсан байгаа. Тэр хамгийн сонирхолтой нь мань ингээд нөгөө Европ руу явж байхад Сицилийн Этна гэдэг галтуул үүдэг штэ. Тэр дэлбэрсэн баг. Тэрийг бас харсан баг. Их тийм сонирхолтой аялалтай. Бид нар чинь дандаа л нөгөө барууныхны судалгааг ингэж уншсаар байгаад ийшээ Андре де Лонжумо ирсэн, Плано Карпини ирсэн, Гийом де Рубрук ирсэн гэд ингээд бичээд идэг болохоос биш. Зүүнээсээ барах тийш. Өөрийнхөө элч нарыг юусаа бичдэггүй нэг юм сони юм байна. Хоёулаа бас Франц Монголын харилцааг ярихад нэг орхичсон хүн чинь нэрийг Гийом де Рубрук хүн биш үү? Энэ хүнийг бас ярихгүй болохгүй юм байна. Энэ Гийом де Рубрук бол нөгөө Лонжумо гэдэг элч явсан шүү дээ. Андре де Лонжумо гэдэг. Тэгээ буцаж очиод нөгөө Луи хаан түгөө тэд нар чинь загалмаатны шид орхон худлаан байна уу? Тэгээд одоо ер нь худлаан байна гэд. Тэгээд Луи бас жоохон юугаа гордлогоо хаяхгүй байсан байгаа. Тийм учраас мань хүн Гийом де Рубрукийг явуулж байгаа байхгүй дурж явуулаад. Тий. Гийом де Рубрук гэдэг нь Рубрук гэдэг тосгоны Гийом гэдэг хүн. Одоо англиар бол Вилгелм баггүй. Тэгвэл тэрийг одоо яг хааны элч биш. Одоо лам маягаар явуулчихж байгаа. Тэгтээ нөхөр бол мэдээж одоо эвэн таарвал явах гэдэг штэ. Тэгээд мань хүний ном бол одоо хамгийн их алдартай монголчуудын тухай Плано Карпинигийн монголчуудын түүх гэдэг ном Гийом де Рубрукийн аяллаа тэмдэглэл хоёр бол хамгийн одоо тэр үеийн түүхийн их мундаг их сурулж байгаа. Тэгээд бас нэг сони юм байна. Манай хүн чинь тэгээд нөгөө явсаар гоод хар хоринд ирж байгаа штэ. Мөн хаан энтертэй уулзаад. Тэгээд хар хоринд ирсэн чинь нөгөө нэг энэ мөнгөн модыг хийсэн Вилгельм Бүшэ гэдэг Вилгельм жоо Гийом де Бүшэ гэдэг дархантай нөгөөдөг чинь хар хоринд танилцаад тэр тухайд тэмдэглэж үлдээсэн байна. Тэгээд сонирхолтой нь юу юм гэхлээр тэр Бүшэ гэдэг дархан бол одоо Парижийн хүн баггүй. Алт мөнгөний дархан. Одоо өөрийнх нь амьдарч исэн байшин одоо Notre Dame de Paris гэдэг сүм байдаг штеп. Тэр сүмийн яг өөдөөс арсан гүүрэн дээр амьдардаг байсан хүн байгаа. Тэгээд мань хүн Унгар руу ч билүү, Белград руу ч билүү, Будапешт руу билүү, Белград руу билүү халтууранд тусаад тэгээд буруу цагаар халтууранд яваад тэгээд нөгөө Европ руу дайрж орсон Монгол зэрэгт олцлогдоод Монголын өмнөх рүү үрээд ирсэн. Халтур нь юу юм? Одоо яг алтны дарханч очиод алт малтаар идлээ. Тийм алтууранд явахгүй да. Тэгээд зүгээр яг надад их сонирхолтой санагдаад байгаа нь мань хүн олцсонд байхдаа Франц аваад суудсан байгаа. Тэр тухай нөгөө тэмдэглэлүүд төр байгаа. Тэгэхээр тэр олцсонд бол янз янзын хүмүүс орж ирж ижтэй гэж бодогдохоор зүгээр одоо тэмдэглэгдээд үлдсэн нь тэр Бүшэ болохоос биш өөр зөндөл хүн байсан байж магадгүй юм гэж бодогдохоор нэг юм байна. Одоо тэгээ манай одоо Ховд аймгийн Булган сум бидтэй энэ Рубрук гэдэг тосгонтой ах トゥ угийн харилцаатай шүү дээ. Байнга одоо төлөөлөгч солилцож идэг. Манай одоо элч сайдын бол байнга очиж идэг ийм нэг үе байсан байгаамаа. Тэгээд за одоо хоёул яг дараа нь Илхадаа өнгөрөх үү? Үгүй энэ Раббана дуусах юм. Тэгээ яасан. Тэгээд Рамбар савма чинь буцаж одоо Илхааныхаа нутагт ирээд тэгээд явсан ажлыг хараад байхад бол яг л тэр нөгөө загалмайтан Монголын эвсэл байгуулах ажил хөөцөлдөж яваад байсан байна. Яг л Илхаатай хувьд бол нөгөө мамлюкуудаас одоо хариугаа авах маш чухал сэдв байгаад байна шүү дээ. Нэг дарагдцсан. Дахиад ингээд бүх хүчийг нэгтгэхэд орё гэхээр боломжгүй дандаа байнгын нөгөө хойд хил дээрээ алтан ордтой байнга шүргөөцөлдөж байлдж идэг. За заримдаа цагаатын улсад нөгөө алтан ордын талыг барьсан хаан гараад ирвэл тэднийтэй байлддаг ч гэдэг юм ингээд
дотоодын дайнд айгүй их цаг үрээд болж өгөхгүй гадаг хүч үрээд болж өгөхгүй гадайсан. Тэгээд Рамбар Саумагийн аялал олигтой бүтэлтэй болоогүйгийн нэг том шалтгаан бол Европ тэр үед нөгөө юуны загалмайтны аяндаа байна сонирхоо байчихсан үе таарсан баг. Тэр үед ч одоо энэ папламын нөлөө их хүчтэй. Тийм учраас нөгөө папын талыг баримтлагчид, ариун Ром эзэн хааны талыг баримтлагчид гэдэг Гвельфүүд, Гибелинүүд гэдэг нөгөөдөл чинь дотроо мөнхийн байлдаантай. Тэгээд ийм байсан учраас тэгээд нэг олигтой үр дүн гараагүй тэгээд нөхөр буцаа явчихсан байдгийн. Тэгээд мань хүн бол буцаад Юаныхаа нутг руу явсан ийм одоо юутай хизээ хаана яаж нас орсон тэрийг бол бид нэр хэлж мэдэхгүй. Тэгээ ингээд Илхаад бол нэг хэсэг ингэж байгаа. Тэгээ Илхаант улс задраад. За тэгээд Монголын улсуудын задрал эхлээд тэгээд хэсэгтээ Франц Монгол хоёрын харилцаа тасарчиж байгаа. Германд үйлдвэрлэв. Эрүүл мэндэд чанарыг Denk Farm. Дөрөвдүгээр нөхөрсөг тэмцээн лүгөө орох. Яаж нэг нөхөрсөгч ш таал дипломат учраас зөөлж илээд байгаа ш дандаа конфликт л ш зөрчилдөөн л ш. Яг нь нөхөрсөг тэмцээн гэдэг чинь сайхан юу гэдэг үст нэг хөлөмбөгийн сайхан тэмцээн байдаг үст. За дөрөвдүгээр нөхөрсөг тэмцээн хизээ болсон бэ гэхлээр 1812 онд. За болсон байгаамаа. Энэ одоо Наполеон одоо Оросын нутаг руу дайрч орсон 1812 оны дайн эхлэхэд одоо энд Орос ухарж исэн Оросын армийн арын ангид бол дандаа халимаг зэргийн хороод явж исэн байгаа. Энэ одоо Жамб тааш Тундуутгийн захирсан Астраханы халимгийн 1-р морин хороо гэж байсан. За хойдын ноён Төмөнгийн Сэрвжөв гэж үний захирсан Астраханы 2-р морин хороо. Энэ 1-р морин хороо бол генерал Чернышевыг орсон бүрэлдэхүүнд. 2-р морин хороо бол генерал Тармасовын одоо армийн бүрэлдэхүүнд. Энэ бол дандаа юу байсан бэхгүй нөгөө ухарж яхад халимаг хороо дандаа бөхсөнд нь үлдэж ухарж байгаа цэргийн арыг хамгаалдаг. Тэгээ нөгөө Францын цэрэг давшаад ирнэ штэ. Давшаад ирэхээр нөгөө халимгууд чинь дайрж орж бужигнуулчаад хэрэгэл алга болчдөг. Тэгээ нөгөөдөл ч юу болов гэл ингээл нөгөө хурд мурд удаашрал тий. Тэр чинь нөгөө ухарж байгаа явган цэрэгтэй холдох боломжийг гаргаж өгч штэ. Тийм учраас энэ одоо халимгууд бол энэ байлдаанд их идэвхтэй оролцсон. Тэгээд дараа нь Наполеон Москва эзэлчээ сүлдээ болохоо ойлоо гэд буцаад ухрахад бол давшиж байгаа армийн дандаа тэргүй үгнэнд нь халимг ороод явсан баг. Тийм учраас одоо энэ Жамба Тундуутв гэдэг энэ одоо халимаг ноёныг бол одоо энэ хүн бол бүр Францын модлийн цайзыг бүслэхэд гавьяа байгуулсан, Фер Шампаньезыг эндэрэгдэх тулдаанд гавьяа байгуулсан гэд Александр хаанаас алтан сэлэм шагнуулж исэн хүн. За энэ Сэрвжөвийн морин хороо бол эн чин Пружами, Городечно гэдэг хотуудын дэрэгдэх тулдаанд онцгой гавьяа байгуулсан, Саксоныг чөлөөлөхөд оролцсон, Лейпцгийг чөлөөлөхөд оролцсон. Энэ Рейн мөрнийг гатлахад одоо хамгийн түрүү гаталсан гавьяа байгуулсан энэ гээд тэмдэглэгдээд тэгээд энэ Сэрвжөв гэдэг хүн нь бол ноён бол дэд хурандаа цолоор шагнуулж ирсэн баг. Тэгээ энэ хувцас бол нөгөө Оросын арим Париж тулж ирээд тэгээ Париж тулаад ирэхэд бол Александр хааны зайрлагаар халимгуудад ийм тусад нь одоо хувцас оюулж өгөөд тэгээд одоо Париж руу орсон цэргийн эхний ивнээд халимгууд явсан баг. ёслын чанартай хувцас юм дээ. Энэ бол ёслын чанартай хувцас. Гэхдээ чи хадаа бас нэг үндснийх нь онцлогийг харгалзаад халимгийн дөрвөлжин малгай энэ төрөөр нь хийгээд хэрвээ чи ингээ харах юм бол яг Монгол дийлэх шиг ингэртэй. Тэгээ энэ одоо нудраг. Тийм байна. Ингээд нэг тийм Монгол маягийн хувцсын. Гэхдээ Оросын цэргийн одоо тэр үеийн дэглэлтэй байх нь тийм. Дэглэлтээр ингэж хийсэн ийм хувцастай энэ юу ээж байгаа штэ. Эднэрт ингэж одоо хүндлэл үзүүлж ийн гэдэг бол одоо халимгуудын байгуулсан гавьяаг Оросын одоо айран бол маш өндөрөөр үнэлж байгааг харуулж байгаа байхгүй. Энд чинь энэ одоо Астраханы 2 морин хороо, Ставрополийн морин хороо гэж бас нэг
хороо байсан. Ставрополи морин хороо бол Багратионы армийн бүрэлдэхүүнд байлдаад за эн чинь генерал Платовын корпус гэж байсан морин корпус, казакууд гэж. Тэр корпусын бүрэлдэхүүнд байсан Бородиногийн дэргэдэх тулдаанд бол Платовын корпус бол нөгөө Францын армийг ардуур нь ороож цогсон цохилт хийсэн штэ. Ингээд тэгээд дараа нь эн чинь Францын фельдмаршал Давуугийн морин хороог дарахад эднэр авъя болсон. Энд төр гэж тэмдэглэгдсэн байгаа. Тэгээд буцаад ингээд нөгөө Оросууд авшаад явхад бол энэ Ставрополи морин хороо чинь Виткенштейний армийн бүрэлдэхүүнд бас тэргүй игнэнд. Их сони юм байдгийг зөвхөн би бол тэр юм загтлыг нь бол олж үзээгүй зөвхөн зарим хүмүүсийн дунд яриа байдгийн Наполеон Александр хаанд загтал бичээд та нарыг нэг Азийн зэрлэгүүдэд болооч. Нэг Монгол цэргийн байлдааны этикет, Францын этикет хоёр таардаггүй. Тэр хоёулаа нэг дугаар дээр халимгуудын дугаар дээр ярьсан санагдаж байна. Монгол цэрэг чинь давшаал пэргээл буцаа зогчдаг. Францууд бол зогтно гэдэг ойлголт авахгүй ялгадахаараа зогтно гэдэг ойлголттой. Тэгсэн чинь ингээд зогтоо явчлаа гэж удаад буу муугаа ороагаа байжсэн чинь тэгвэл чи буцаалсан гэж орж ирээд хоёрдугаарт ингээд орж ирэхдээ офицерын саламдаа аваа явчихдаг. Дугуйлдад. Тэгээ нөгөө офицергүй болсон зэрэг чи яах юм бэ те? Гэх мэтийн их сони юм болж ирсэн тухай ярьж ирсэн. Нөгөө лайддаг хүмүүс энэ төргээд нэр өгсөн мөгцөн гэдэг тийм ярьж ирсэн шүү дээ. За энэ одоо юу хоёр нөхөрсөг тэмцээний дөрөв гэдэг юм явж байгаа. Гэхдээ юу шүү бас жишээлбэл одоо нэр цохоч Александр Дюма шүү дээ. Шадар гурван цэргийг бичдэг. Тэрний эцэг Дюма нь бол халимгийн ноёдууд их өндөр боловсролтой гэж бичсэн байдаг. Тэгэхээр зэрэг тэр дайнд явсан одоо хороодог командалж байсан халимг ноёдууд бол бас өндөр боловсролтой Францын одоо нэр цохолч тэр эцэг Дюма ч бас нэр цохолч шүү дээ. Тэр хүн үнэлж шүү дээ. Таныг ярьж байхад нөгөө өөр сэдв бодогдоод энэ Оросууд ерөөсөө үе дандаа Монгол улс сатнуудыг Европ руу их танд ашиглаж ирсэн юм шүү дээ. За хоёрдугаар дайнчсан халимгууд явж ирсэн. Одоо энэ Украинд дайнчсан халимг бүрээд тухайчууд явж лээ тий. Яг ер нь бол тэр үуч одоо яалчгүй л одоо хаант Орос гэдэг гүрний бүрэлдэхүүнд орцсон байсан учраас халимгууд бол ганцхан Францч байлдаагүй л дээ. Туркийн дайнд маш их олон байлдсан шүү дээ. Ер нь тэр халимгуудын буцах нүүдэл гэж одоо бид нэр яриад байдаг. Тэр нүүдлийг чинь нэг том шалтгааны нэг нь бол бас энэ Туркийн дайнд дахиж их олон халимг дайчлах гэдэг. Тэгээ тэрэнд нь бас халимгууд дургуутсантай бас их холбоотой байхгүй. Өмнөх дайнд нь нэлийн явсан олонч халимг халагдсан. Тэгээд эргээд ирэхэд нь нөгөө нутагт нь дарлаад ийн өгөхөөс шүү. Одоо дайнд байгуулсан гавьягаар нь үнэлдэг. Тэгээд дургуутсан юмнууд байдаг л та. Энэ Европ Оросын дайнд хэдэн халимг цэрэг оролцсон бэ? Энд ч одоо 400-аад хүн одон медалаар шагнагдсан гэхээр овоо хэдэн хүн явсан баг. Яг нийт энэ чи 3 хороо гэдэг бид яриад байна шүү дээ тий. Тэгэхээр энэ бол ер нь нэг 4-5 мянган хүн бол байд таарах гэдэг юм. Тий. Тэндээс бол 400-аад хүн Оросын одон медалаар шагнагдсан гэсэн юм одоо баримт байдаг. За ингээд яг дахиад давтамжуудыг харахад ч гэсэн ер нь Франц Монгол ярилцааныг 400-аас 500 жилийн давтамжтай нөхөрсөг тэмцээн яваад байна гэж. Тэгэхдээ нэг зүйлийг хэлэх ёстой. Ер нь Монгол судлалыг Европт үндэслэсэн хүмүүс бол Францчууд. Одоо эн чинь бүр 13 дугаар зуунд Парисын их сургуульд монгол хэлний ангих тухай одоо яриа гарч ирсэн гэж эрдэмтэд шил Абель Ремюза гэж эрдэмтэд байдаг Франц байсан. Тэр хүн бичсэн баг. Тэгээд их сонь бүр 1672 онд Мелшиседек Твено гэдэг Франц эрдэмтэн монгол хэлний зүүн найруулга гэдэг ном гаргасан байна. Тэр үл яг монгол хэлний зүүн найруулга гэдгийг нөгөө арабын ертөнцид байсан монгол хэлний зүүн номнуудыг авч байгаа тэндээсээ хийсэн юм байгаа. Тэгээд тэрний дараагийн нэг одоо сонин хүн болвол энэ 1714 онд 14-р Луи хааны одоо Наран хаан гэж их алдартай хаан биш үү тий. За тэрний Перс хэлний орчуулагч Petit de la Croix гэж лам байсан.
За энэ хүн бол Авга их Чингис хааны түүх гэдэг ном бичсэн байна. Тэр номны нэг сони юм юу гэхээр одоо манай нөгөө юу Чингис хааны тухай их алдартай ном бичсэн Ведерфорд гоо шүү дээ. Ведерфорд гоо өөрийнхөө Бурхны ирэлт гэдэг 3 дахь номондоо энэ Petit de la Croix гэдэг хүний бичсэн Чингис хааны түүхийг Америкийн нэгдсэн улсын үндэслэгчдийн нэг Томас Жефферсон их шүтдэг байсан. Мань хүн бүр зориуд захиалж аваад хүмүүст ингээд дурсгаж ийсэн баримтууд нь байдаг. Тэгээд хамгийн эхлээд Виржиниа мужийн шашны хэрэгжүүлээний тухай хуулийг бол Petit de la Croix-гийн номон дээр бичсэн Монголын эзэнт гүрэн доторх шашны хэрэгжүүлээний үзэл баримтлал дээр тулгуурлаж анх яасан байна гэж. Тэгээд дараа нь Америкийн нэгдсэн улсын үндсэн хуулийн анх дугаар өөрчлөлт буюу шашин шүтг хэрэгжүүлээний асуудлыг энэ Монголын одоо эзэнт гүрнээс санаа авч ингэж одоо оруулсан байна гэж ингэж үзсэн байдгийг. Тэгэхээр ийм одоо бас сонирм юмнууд харагдаад байна. Таны бодлоор ер нь Францууд ингэж монголчуудыг сонирхох ямар шалтгаан байдгийг? Гэхдээ Франц ч нь өөрөө их олон жил Европтой их гүрэн байгаа штэ. Нөгөө Германч амар олон хуваагдсан. Одоо Француудтай ч гэж бэрэ үзэх улс их газрын Европт бол байхгүй. Яг цааталтаа арал дээр нэг англи гэж нэг нөхөр бий л дээ. Тэгвэл бол Францчууд бол ер нь Ришелье хамбын үеэс эхлээд ер нь Европын төвд бол 200 жил хамгийн бэртэй хамгийн хүчтэй улс нь байсан. Хүн амын хувьд ч гэсэн. Тийм болохоор нөгөө өөрөө их гүрэн учраас бусад их гүрний төвийг их сонирхдаг. Ийм юм харагдаад байгаа. Хоёрдугаарт энэ хятад судлаач нар бас энэ Монголын эзэнт гүрний түүх рүү халтарж орж исэн юмнууд айгүй харагдаж байгаа. Яг тэгвэл нөгөө хятадын түүхийг судлахаар нөгөө монголчууд ноёрхож исэн юм чинь Монголын түүх рүү өсөөсөө ордог. Одоо шил 1777 онд үлүүдээ Жозеф Майя гэж нэг хүн эзэнт гүрний ондор халын бичиг гэдэг ийм ном орчуулж 12 ботно хятад хэлнээс орчуулад ингэж хэвлэсний 9 ботно Монголын эзэнт гүрний түүх болчихж байгаа. Нөгөө монголчууд ноёрхож исэн учраас гэдэг ч юм уу те ийм сонин юм харагдаж байгаа. Тэгээд хамгийн түрүү би нөгөө Абелер Мюза гэдэг эрдэмтний тухай ярьсан шүү дээ. Тэр эрдэмтэн чинь бол 1820-30-аад оны үед бол одоо их олон одоо Монголтой холбоотой зүйл судлаа. Тэр дундаа монголчуудтай харьцаж исэн энэ Францын хаадаг загтал харилцааны асуудлыг анх судалсан хүн бол энэ. Тэгээд Францын эрдэмтэн Шантал Лемерси гэж эрдэмтэн энэ хүн бол бүр хамгийн анх Монголын их амгалан гэдэг нэр томьёог гаргаж ирсэн. La Pec Mongolique гэдэг. Тэр нэр томьёог Франц эрдэмтэн анх гаргаж ирсэн. Та дундуур нь худлаа нэг Франц хэлтэйгээ мэддэг гэлээ амар Франц акцент дээр. Францтай ажиллаж байгаа учраас бас ингээд айжмдаа дуудлага нь ороод ирнэ. Айгуул нэг өдөр монголоор явахдаа гэдэг. Юу Францууд одоос Монгол судал дээр бас нэлээд үндэстнүүд гэж санагддаг. Тухайлбал нөгөө тэнд гарсан Чингис хааны талбайтай үзэсгэлэн дээр нөгөө хятад эсэргүүцлийг үл тоомсорлон хөгжлүүлээд. Ер нь гэхдээ энэ Монгол судлалд оруулсан хувь нэмэр талаас нь авч үзэх юм бол Пол Пелегов байна. Пол Пелегов бол заавал дурдах хэрэгтэй. Энэ хүн бол бас Монгол судалд одоо их одоо нэмэр оруулсан том эрдэмтэн. Хизээний энэ ч одоо 1800-аад оны төгсгөлөөс 1930-аад он хүртэл юу байсан амьд явсан хүн штэ. Яг ингээд түүхийг аваад үзэх юм бол бас хин шиг одоо нэг Рой Чапман Андрюс шиг нэг Индиана Джонс маягийн нөхөр айгүй тийм сонин энэ бас өөрөө энэ хятад зэргийн албан тэр хааж исэн. Тэгээд юунда сонирхож исэн. Жишээл одоо нөгөө 20-ад онд манай юунууд Монгол оюутнууд анх Франц явсан шүү дээ. Тэгэхэд бол жишээлхэд одоо мэрэгэн гүн омжуп бол энэ Пелегон шав байсан. Тэгээд нөгөө язгууртан гаралтай гэдэг нөгөө манай чин зүнтнүүд засгийн эрхэнд гарангуудаа тэр юу ноён төшмөл гаралтай хүүхдүүдийг дуудгээд
Тэгээд дуудагдаад гомж буцхулсан чинь Пелего харамсаж үгүй нэг жоохон илүү байлгачих бол энэ хүн их юм сурах байсан энэ гэд захидал явуулж исэн юмнууд бий. За Роберт Амайон гэж эрдэмтэн бий. Жан Пол Рүү гэдэг одоо энэ их том эрдэмтэд. Тэгээ одоо бол яг жишээлбэл хэн байд? Нөгөө би нэг дугаар хамт хийсэн штэ. Францын эрдэмтэн. Тэр бол The Horde гэдэг ном нь бол бүр бестселлер болсон. Horde. Тэгээ Horde гэдэг ном Алтан ордын тухай л да. Яг Францаар ирдэг болчихлоо шүү. За тэгээд энэ дунд нь бас юу хийж байгаа маа. Хөөрхөн учирлууд бас яваад байгаа. За. Жишээлбэл одоо Инх хамглан хааны дэргэд орчуулагчаар ажиллаж исэн Жербельон гэж Иезуит ламын тухай мэдээлэлүүд. За эдгээр энэ хүн бол яасан бэ гэсэн чинь нөгөө юу халах манжийг дагаар ороод тэгээд нөгөө Оростой хилээд тогтоох нэг нэрчүүгэн гэрээ гэж нэг гэрээ явсан шүү дээ. Тэр нэрчүүгэн гэрээн дээр энэ нөхөр орчуулагч болцсон очиж байгаа. Ханаас хин лөө орчуулга? Манж Оросуудын хооронд орчуулга хийхгүй очиж байгаа. Франц хүн. Тий. Тэр. За. Яг тэгвэл юу вэ штэ? Нөгөө манж ч Орос хэлтэй хүн байхгүй штэ. Оросуудад манж хэлтэй хүн алга тий. Тэгээ ирэхэр зэрэг нөгөө энэ Жербельон гэдэг юу Иезуит ламч нь бол латин хэл мэддэг, Оросууд нь латин хэл. Тэгээд дунд нь орчуулга хийгээд орчуулга хийхдээ бас засмарч орчуулад ийснийг нь бас Оросууд тэмдэглэжүүлдээсэн байна. Энэ нөхөр чи өөртөө ашигтайгаар бас ингэж штэ гэж. Тэгээ энэ Жербельон ламын тэмдэглэл дотор жишээлхэд өндөр гэгээн зан вазар Төшөөд хаан жахан дуржнаар Инх хамглан хаанд бараалгаж байгааг харлаа барилаа гэсэн тэмдэглэл байдаг. Тэгэхээр бас тэнд нэг юм Франц хүн бас яваад байгаа. Орос Монгол хоёр муудалцвал Француудаар зөрчлөл юм байна. Түүхэн юу вэ шүү дээ, боломжлол дээ. Тэгээд нөхөрсөг тэмцээн дуусаагүй шүү дээ. Сүүлийн нөхөрсөг тэмцээнийг бас юу хийж амжаагүй байна. Энд Ард амхны 2 дугаар дайм болоход 1880 өгчлөө шүү дээ. Тэгэхэд Манжийн зэргийн ерөнхий командлагч нь бол орчны аван Сэнгэринчин байсан. Тэрнийг командлсан одоо Монгол цэрэг бол Англи, Францын цэрэгтэй. Одоо Дагуу бомбыг хамгаалж байлдсан. Дараа нь Линсенгүүрийн тулдаан гэж бас том тулдаан болсон. Энд бол яг энэ нөхөрсөг тэмцээнд бол Монгол цэрэг ялагдсан л да. Яг тэгвэл нөгөө орж ирж байгаа Англи, Францын цэрэг чинь нэгдүгээр галз авсагтай. Хоёрдугаар тэнд анх пулемет хэрэгэлсэн баримт байдаг. Гэх мэтийн бас нэг энэ тэнд ингээд хавираад яваад байсан юм бол бий л дээ. Дараагийн уулзалт Октябрь хувьсгалын дараа болж байгаа юм. Юу манайх тусгаар улсаа зарлаад 1911 онд. Тэгээ 12 он Чин хаанд орж Петербургт очихдоо Франц элчин сайдтай уулзах гэж оролдсон. Тэгээ элчин сайд нь уулзаагүй. Яг гэвэл тэр үед чинь Антантын гэрээ гэд байгуулагдсан байсан учраас гадаад Монгол бол Оросын хөлөөний бүс бид уулзч болохгүй гэдэг. Тэр Франц элчин сайдын төвдөө бичсэн захидлын байдаг. Бид нэг ингээ уулзч болохгүй Англи элчин сайд ч гэсэн бас уулзахгүй гэсэн гэд. Тэгээд Оросын гадаад яамны сайд биднийг хүлээж авч уулзаадгүй монголчуудыг та нар ингээд 3 дахь улс мос руу явах болоогүй гэдэг хахад ингээ яваад ах юм а гэж хэлж байна гэдэг. Ийм болсон. Тэгээд дараа нь ингээд нөгөө бид бас жоохон ингээ харилцаа тогтооход оролдоод нөгөөдөл нь яг энэ тэнд олон улсын хэмжээнд хүлээс үүргэх хүрээнд одоо Оросын өмнө хүлээс үүргэх хүрээнд харилцаа тогтоож болдоггүй. Ингэж явж байгаад за тэгээд дараа нь Октябрь хувьсгал болоод Октябрь хувьсгалын дараа нөгөө халимгууд ч улаан цагаан болж хоёр хуваагдаад тэгээд нөгөө цагаан цэргийн дэмжиж явсан халимгууд чинь нөгөө цагаан цэрэг ялагдахлаар хүссэн үсээгүй юу руу орж эхэлж байгаа юм л да. Дагац дөрвөөд. Тэгээ эхлээд Белградаас Праг, тэгээ Прагаас Франц руу дөрвцгээсэн баг. Тэгээ энэ Францад бас нэлээд юутай том диаспора бий болоод энэ бол одоо доргуудын Балтвангийн охин Нэржид маань энэ 1930 хэд онд вэ? 8 билүү 9 онд юунд Парижд очисон л доо. Тэгээ тэр үед нөгөө Париж Францд байсан алимгууд чинь бүр сонин монин гаргадаг гэсэн байна. Алимг тангч чадваа гэж. Алимг улсын туг гэсэн үг үстэй тий. Тэгээ тэр сонин дээр нь
одоо ингээд торгуудын гүнж ирлээ. Энэ төргээ бүр мэдээлэл нийтлэл энэ төр гарч исэн. Энэ бараг 80-аад он хүртэл амьд байсан баг шүү Нэржтмаа хатан. Тэгэд 1939 онд Францад халимгийн тусган байгуулах тухай өргөдөл засгийн газар руу өргөн бариад тэгэд зөвшөөрлөн гарсан байгаа бүр байгуулж болно гэд. Тэгэд даанч 40 онд нөгөө Франц германууд арж ороод Францыг эзлээд тэгээд юу яасны чи халимгийн тусган болоод тэгээд өнгөрцөн байхгүй. Нөгөө манай оюутнуудын тухай бас нэг ярих хэрэгтэй баг тий. 20-р зууны ихээр Франц суралцсан. Тий. Ганц Францч биш. Ер нь бол Герман Франц. Аха. Энэ одоо хөргөө нөгөө явж байгаа хүүхдүүдийг зураг авсан газар нь Петербург дэх нөгөө гүнзээ чойны татсан. Гэ үүдэн дээр энэ хүүхдүүдийг ингээд эхлээ зөвлөлтөд авчиад бүгдээр ингээд сайхан хэмжээг товцтой болгоод тэгээ эндээс 4 билүү 5 нь Франц яваад үлдснүүд нь Германы хотуудаар ингэж хуваагдаж явсан юм 1926 онд. Маш багт нь бэлтгэдэг байсан байх тийм. Жохоо хөлтөстэй. Энэ ерөнхийдөө нэг 12 3 настай хүүхдүүд явж байгаа. Тэгээд тэнд явчиад эдгээр чи бүгдээ коллеж сурж байгаа шүү дээ. Тэгээд манай одоо Франц явсан хүүхдүүд нь бол Мишле гэж коллеж шүү дээ. Сураад энэ чинь түрүү чинь 7 хоногт нэг гэрэл зургийн үзэсгэлэн гарсан. Тэн дээр нь одоо яг сурсан дөрөв нь энэ байна л да. Яг Франц сурсан дөрөв. Тий, яг Франц сурсан дөрөв. Сайхан залуучууд байна. Энэ чи яг одоо тэр нэг жоох хүүхдүүд чинь том болно шүү дээ. Хүний би буцаа жижигсэн болоо гэж бодож байна. Гэхдээ их хойгоо залуучууд болсон байгаа шүү. Чи энийг хараа л да. Сайн ганга залууч тий. Тий. Европт 20-р зууны дунд дуур болох нэ дээ. Ихээр шахуу шүү дээ. Энэ чи 28 онд явсан байна. 27 онд үлээ 26 онд ч үлээ яваад тэгээ бүгд ингэ 30 он гэхэд буцаагаад татсан л да. Тэгээ өөрхий буцаагаад ирснүүдэд нь нөгөө хөрөнгөтөн гээд сүүлдээ ял мал өргүүлээд. За ингээд энэ дотор бол одоо жишээлхэд тэр орхон үйлдвэрийн хүнийг анх гаргасан авиаци техникч Аюурзан гэдэг хүн орж байгаа юм. За түрүү би нөгөө Пол Пелегийн шав мэрэгэн гүн гомбожгийн тухай ярьж ирсэн. Авиат геологч Дүгүр Сүрэн гэж хүн энэ дотор явж байгаа юм. Энэ ч бол одоо тэр үедээ бол Монголд байхгүй тэр хүний одоо мэрэгжил боловсрал эзэмсэн залуу шүү дээ. Зүгээр бид нэр тэр үеийн югаар нь одоо тэр үедээ нөгөө тэр үеийн нуглагаар авчиж энэ хэдэг л өрөнгөтний гэдэг хоёулаа Германы дугаар дээр бас энэ Герман явсан хүмүүсийн өрөөдөлтэй хувь заяа тухай ярьсан. Хоёрдугаар бас Францыг бас сонирхоод уншил цэвэн жамсраанаагүй шүү дээ. Тэр чинь хамгийн анх Жюль Верний 15 настай Ахмад номыг монгол хэл рүү орчуулсан. Мэдээж орос хэлнээс орчуулсан л да. Гэхдээ энэ Франц гэдэг улсын тухай юу яаж байгаа. Тэгээд Майский Монголд экспедицээр ирээд 1925 он баг. Тэрнээс өмнө ч хөлөө. Заян гигинтэй уулзаад юм ярьж хагаад Европт ер нь Оросоос өөр ямар улс мэдгүй гэсэн чи би Францыг мэднэ гэд. Заян гигинт гэдэг байхгүй. Тэгэхээр бас мундаг юу гэдэг байхгүй. Одоо бас манайх чинь тэр дотроо энэ Европт бол нэгэн том улс нь Франц шүү дээ гэж ингэж мэдээд байгаа. Тийм байна. Та 5 минутын дотор сүүлийн 60 жилийн Монгол Францын нөхөрсөг тэмцээлийг батж дуусгана. Чи ингэж яваачих юм аа. За яг гэхдээ мэдээж сүүлийн 60 жилийг бол түүхэн хүмүүс бол гайгүй гадарлах байх л та. Гэхдээ энд нэг онцлог юм бидний нэг бас нэг ярихгүй л болохгүй. Жишээлбэл одоо 2 дугаар дайн дуусны дараа эн чин Ялтын гэрэн дээр Монгол улсын статус кво бүгдийн том улсын статус кво хүлээн зөвшөөрнө гэдэг Англи Америк хоёр зөвшөөрч байгаа шүү дээ. Тэрийг Франц улс баримтсан баг. Одоо юу Ялтын гэрэний үед бол Франц улс нь байсангүй л дээ Германд эзлэгдсэн байсан. Гэхдээ дараа нь чин дайны дараа Франц улс чинь буцаас хэрэгж байгаа шүү дээ. Тэгээд тийм учраас 1946 онд анх бүгд найрамдах Монгол ард улсны эзэн үндэсний байгууллагт элсэх өргөдлөө гаргахад Франц дэмжиж санал өгсөн байт. Англи Америк хоёр эсрэг Франц дэмжиж санал өгсөн байт. Ягаад? Тэр бас нэг өөрийн онцлогтой. Яг гэвэл Францын тэр үеийн ерөнхийлөгч Шарль де Голь гэж одоо генерал байлаа шүү дээ. Энэ хүн бол Парижаас Владивосток хүртэл одоо инх тайвны ус байгуулнаа гэдэг ийм бодолтой хүн байсан байна.
Тэгэхээр Парижээс Владивосток хүртэлхээр дунд нь бид нар орчиж байгаа үстэй тий. Тийм юутай. Гэхдээ Шарл де Голль бол энэ Англи, Америктэй тэгж арцлаад байдаг нь бас учиртай. Яг гэвэл Германд эзлэгсний дараа Германч нь бол Францын хойд талыг өөрийнхөө шууд хяналтанд аваад өмнө талд нь Вишигийн засгийн газар гэж нэг хараат засгийн газар байгуулсан шүү дээ. Тэр Вишигийн засгийн газрын гадаад яамны сайд нь Рузвельтийн холын хамаатан байсан. Тэр удаа Рузвельт бүр машин жишээ бэлгэлж ирсэн баримт. Тийм учраас Рузвельт эхнээсээ де Голльд жоохон таархан хандлагатай. Мань хүний чинь ер нь эсэргүүцлийн хөдөлгөөний удирдагч хүлээн зөвшөөрөхгүй их удсан байхгүй. Нэг Африкт байсан нэг генералыг одоо энэ хөдөлгөөний удирдагчаа гэж үзэх гээд байдаг. De Gaulle ч нь бол Францд байгаа бүх эсэргүүцлийн хөдөлгөөнийг хяналтандаа барьж байгаа юм шүү дээ. Тийм учраас мань хүн чинь ер нь Францын ерөнхийлөгч болсныхаа дараа Англи, Америкийн бас бодлогын эсрэг Оростой их тийм зөвлөлт бот улстай их гайгүй харилцаатай. Тийм учраас энэ бодлого явсан байна. Тэгээд эн чинь 61 онд манайх чинь нүүбэн гишүүн болсон шүү дээ. Тэр хүртэл бол ингээл асуудал явах болгонд л Франц дэмжээл Англи, Америк хоёрыг эсэргүүцэл унцдаг ийм байсан байна. Тэгээд 61 онд мэдээж манайхыг юу байхад нүүбэн гишүүн болоход бол Франц улс дэмжсэн санал өгсөн. Энэ үеэс эхлээд энэ дипломат харилцаа тогтоох тухай асуудал яригдж явсаар байгаад 1965 онд энэ дипломат харилцааг тогтоосон байдаг. Юу Франц ч бас тухайд нэлээд өчрөг коммунист намтай байсан. Тэрнтэй дэмжлэг холбоо байгаагүй. Ер нь бол шүү дээ өрнөд Европын улс орнуудтай одоо бидний тэр үеийн яриагаар бол хөрөнгөтөн орнуудтай харилцаа тогтоохдоо тэр орнуудын коммунист намуудаар нь дамжиж тэр чинь бас адилхан бизнес шүү дээ. Тэгж юмнууд их явж исэн л да. Чи тэр Германы дугаар дээр тэр нэг Ростоваг гэдэг пульсийн тухай ярьж исэн шүү дээ. Яг үнэ хэрэг дээр бол 25% зүйл бод зөвлөлтийн одоо хувьцааны 25% зөвлөлтийн мэдлэлт байсан учраас Монголтой их зөвшөөрдөг байсан гэдэг. Тэрнтэй адилхан Францын бизнес ихэнтэй харилцаа тогтоохдоо одоо Францын коммунист намаар дамжиж харилцаа тогтоож исэн баримтууд бол байдаг. Бага байна. Тийм байна. Тэгээд яг одоо чи ингээд цаг баг байна гэчихлээр ингээд энэ л да тэрнээс ч одоо жишээлбэл одоо 90-ад он гээд одоо бид нар ч нэг чөлөөтэй болж эхэллээ шүү дээ. Хин дуртайтайгаа юу яана гэд. Тэгээ ирэхэд бол манайтай бол энэ юу Alcatel бол суурийн холбоон дээр бол нэлээд идэвхтэй орж ирсэн шүү дээ. Дараа нь Siemens шахуулаад гарцсан болохоос биш гэдэг ч юм уу. Ер нь бол социализмын үед манайх тийшээ үлэн гэдс их зардаг байсан. Хоёрдугаарт манайх тэндээс юу телевизийн тоног төхөөрөмж, холбооны тоног төхөөрөмж их авдаг. Тийм бас харилцаанууд нэлийн байсан юм билээ. Түүхч Мэргэн сайд Агдам буугийн амар сангийн тэргүүн түүхийн ухааны доктор Отгон Баярын Монголын гээгцэн түүх цовруулын шин дэвтэр болох Монголын гээгцэн түүх 3 ном хэвлэгдэн гарч уншигч таны гар дээр хүрч байна. Их түүхээ судалж эрдэм мэдлэгээ зузаалцгаая. Та мэдж байгаа шүү дээ 20-р зуунд ингээд Монгол улсад байгаа Франц хэлсэн сайдын ямыг бас монголчууд бас нэлээд шоглоод бас нэг юм секстүүлийн интерт өртүүлээд байдаг асуудал. Тиймхүү гээгцэн түүхүүд тэр байдаг юм. За тэр одоо бодвол тэр үеийн элчин сайдын одоо тэр секстүүлийн мүүлэн гэдэг юм бол одоо тусгай албаны архивт байдаг л байх л да. Надад бол шууд яасан юм алга би зүгээр яриа хөрөө сонссон зүйл байдаг. Болбол. Гэхдээ одоо бүүмэд манайхан дуудаж уулзаа та ер нь ингээд хүүхэн шуухны асуудалтай байна. Манайтай ажиллах уу? Төв рүү ч мэддэгдэх үү гэсэн юм ярьсан гэдэг яриа байдаг. Тэгсэн нөгөө элчин сайд нь хар сууж байгаа. Энээс дэше төр мэддэг. Энээс доошо би мэддэг гэж хэлсэн гэдэг. За тэр марзан юм байгаа баха. Гэхдээ зүгээр нанд төр чинь яг монголчууд ингээд ганц дэмжиж байгаа барууны дэмжигчдэр нэг юм ажиллага зохион байгуулдаг байгаа юм шиг. Гэхдээ тэр үед бол энэ ийм операц чи бол нэг тэгж Улаанбаатарт сэтгдэхгүй шүү дээ. Москвад сэтгдэнэ. Францын нэг кино байт юм а. Нурсан хэрэг гэдэг лөө. Провальная диалог гэж. Тэр чинь энэ операцийн тухай кино гэхгүй. Яг Монгол гэж гардаггүй. Энэ чинь нэг Митран ерөнхийлөгчийн үед
Оросын их том агент, Оросын нэг тийм тусгай албаны том дарга юунд барууны одоо юунд үйлчлээд тэгээд Митран ерөнхийлөгч хинтээ нийл Америкийн тэр үчи хин нөлөө Рейган нөлөө 200 гаруй одоо КГБ-ийн агентыг илрүүлсэн ийм том скандал явсан байдгийг. Тэгээд тэрний хариу гэж дэлхийд даяар бүх боломжтой газар Францын хүмүүсийг шатах ажил явсны нэг хэсэг нь гэж ярьдаг хүмүүс байдгийг. Гэх мэт тэгээд энд гээгдсэн нуугдсан одоо юмнууд бол зөндөөл дөө бид одоо мэдэхгүй тухайлбал. Одоо жишээлбэл Францын ерөнхий сайд 1977 онд Монголд нууцаар айлчлаад буцсан. Хин. Жак Ширак. Үзөө. 1977 онд. Тэгээд ямар нэг тийм баримт факт протокол байхгүй. Сэдвэн хинтээ уулзал юу ирв? Гэхдээ Жак Ширак гоч бол нэгдүгээр Азийг аягүй сонирхдаг. Сумогийн улаан фэнштэй. Хоёрдугаарт Монголын эзэнт гүрний түүхийг сонирхдаг хүн. Тийм учраас мань хүн чинь зөвлөлбөт улсад айлчлаад 1977 онд. Тэгээ байгаль нуур дээр очиж амраад. Тэгээ байгаль нуур дээр очиж амарж байхдаа эндээс их Монголын эзэнт гүрний нийслэл холов гэд зөвлөлтийнхнээс суусан чинь асуудал байхгүй шүү дээ. Ойрхон шүү дээ 600 км шүү дээ гэд. Тэгээд нислэг дэргээр нисч ирээд хар хорин үзээд тэндээсээ хинтэрэг нисээд бурхан халдууны дээгүүр нисч үзчих буцаа явсан. Тэгээд аль нууц юм чинь тийм юм. Тэ одоо нууцлаа чи улсын ерөнхийсээ ирээд буцаж яагаад тэгээд манайхан юу байсан баг 1996 онд мэдсэн баг. За. Очроод ерөнхийлөгч айлчлаад Жак Ширактай хоолж ирсэн. Чигөө би одоо 77 он танад очиж үзсэн шүү дээ. Манайхан гайхаад энд байсан элчсэд ямар ч мэдээгүй гэдгийг Франц элчсэд юм өөрөө мэдээгүй гэдгийг. Энийг одоо мэдэж байгаа хүн бол одоо за очроотгоч одоо бурхны оронд морилжлоо. Гомсронгоо мэдж байгаа. Яг тэр хоолн дээр нь байсан хүн элчин сайд Бехват мэдж байгаа. Бабрын нэг номон дээр гардгийн. Тэгэхээр зэрэг энэ чинь бас ийм сонирхдаг. Тэгээд сүмө сонирхдаг гэдгийг юусэн учраас манайхан айлчлаар явахдаа асан шуурыг авч явдаг чинь бас тийм утга агуулгатай байдаг байхгүй. Яг үнэн удлаг нь мэдэхгүй гэхдээ сүмөгийн сонирхол нь нэг Япон бүсгүйтэй уулзах юмтай холбоотой байсан гэдэг юм бэл. За тэрийг нь одоо хоёулаа 190 олчих ба. Гэх мэтийн бас нэг юм мэдэхгүй юмнууд байна. Тэгээд тэр элчин сайд чинь буцаа ивцсан байхгүй юу? Одоо мэдээж штэ тий одоо ингээд ахаар чинь буцчил таараа штэ. Тэгээд Францын нэг ганц элчсэдийн ямд нь ганц одоо дипломат үлдсэн. Тэр нь одоо Монгол судлаач Алан Жак гэдэг лүү тийм хүн байсан. Тэгээд тэр нэг удаа гадагшаа гараад эргээд ороод ирсэн юм манайхаа орж ирсэн. Юм нь үзэж хагаад гардуулсан энэ төр гэдэг. Хөөрхөн юмнууд бас бий. Ер нь зүгээр энэ Француудтай холбоотой бид яг бид нарт бас аль болох дэмжлэгд үзүүлж ирсэн гэтэл бид нар ингээд бас түүхэн туршид ямар нэг байдлаар ингээд амтлаа гэдэг үйл явдлууд отос сайжруулагдаад шүү дээ. Бид нар бол олон энэ 60 жилийн ойг юугаар тэмдэглэх гэсэн гэхэлэр бид нар чинь хөрөнгө оруулалтын гэрийг байгуулчлаа шүү дээ. Монгол Францын хооронд хамгийн анхны том төсөл одоо энийг яг бодтойгоор юу одоо бүтээн байгуулалтын эхлүүлж тэгж одоо ажиллаа одоо тэмдэглэх хэрэгтэй байхгүй. Олон ажлын байр бий болох хэрэгтэй. Одоо тэгээд үнэхээр тэр орон нутагт нь хөрөнгө оруулалтын оруулж эхлэх хэрэгтэй. Зам харгуу баригдана. Цахилгааны шуухан баригдана. Одоо өчнөө олон хүн одоо ажлын байртай болно гэд ингээд ярих юм бол ер нь бол манай цоошин аж үйлдвэрийн салбар хүсч бий болно шүү дээ. Цөм эрчим хүчний салбар гэж. За тэгээд энийг бий болгохгүй байх сонирхол хэнд байгаа вэ гэдгээ бас бид нар бодох хэрэгтэй. Ер нь зүгээр сая нэвтрүүлгийг таамаглахад тийм гээгдсэн түүх хэрвээ. Хоёлоо туж гээгдсэн түүх ярьсан л гэж бодоод байна. Гэхдээ ер нь бол бас их сонир шүү дээ. Ягаад Францууд бид нар дандаа л ингээл 61 он хүртэл дандаа үзэгдчихсэн ухааны юм ярих гэдэг. Тэг чин Францууд бол 1946 оноос эхлээд тасралтгүй ингэж ирж байгаа шүү дээ. Тэгээд дараа нь 61 онд Нүүбийн гишүүн болонгууд нь шууд хэлэлцээ эхлээд ингэсээр байгаад 65 онд
одоо юу болчихж байгаа байхгүй. Тийм байна. Өрөндөөс бас манай хамгийн чухал дэмжигч төвш улс улам биш үү? За бас нэлээд нэвтрүүлэг сунж ирсэн. Тэгтээ бас сонирхолтой байсан баг. Тэгээд өнөөдрийн нэвтрүүлгийг авgur өндөрлөө. Баярлалаа үзэгчдээ. Германд үйлдвэрлэв. Эрүүл мэндэд чанарыг Denk Farm